Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За өхрийн ордны 9 сарын төлөв байдлыг танилцуулъя. За өхрийн ордны тухайд за өхөр гэлтгүй ер нь 9 сарын тухайд бол нэлээд онцгой үйл явдал болж байгаа. Яагаад гэвэл намрын өдөр шөнө тэнцдэг үе. За тэгээд дээрэс нь энэ одооны нар сар хэртэх үе. Хоёулаа охины ордонд таарж байгаа юм. 9 сарын 7 сар хэртээд 9 сарын 21-нд нар хэртэж байгаа. За энэ бол бас нэлээд боломжтой анхааралтай байх ёстой үе. За хинд ямар асуудал үүсэх вэ гэдгийг одоо энэ 6-аад төлөв байдлаас болоод таны хэдвэр эрт чи ямар аргууд байрлаж байгаа вэ гэдгээс бас ийм шалтгаална. За дээрэс нь ведийн зурхаачид бол энийг бас нэлээд онцгой үе. Ялангуяа одоо нар сар хэртэж байгаа энэ 9 сарын энэ төлөв байдлыг 9 жилийн өмнөх үйл явдалтай бас заавал харьцуулж үзээрэй. Тэр тусмаа 9 жил биш. Бүр тэр бүйл 18 жилийнхтэй ч бас харьцуулж үзэж болно шүү гэж ингэж зөвлөд байгаа. За яагаад тэгээд юу гэхээр хүний амьдралын цикл хөгжил энэ төрөд бол 9 жилийн хугацаанд давтагдчихийдэг юм байна л та. За тэгээд давтагдж байгаа энэ үеуд нь одоо жишээлбэл нар сар хэртэж байгаа яг энэ үе тохино гэдэг бол бүр жилүүдээр 9 жилийн өмнө буюу 18 жилийн өмнөх үйл явдлыг илүү одоо дээд түвшинд гэх юм уу эсвэл ерөнхийдөө л тэр үед хийсэн сонголт хийсэн чухал шийдвэр гаргасан шийдвэр гэх мэт олон зүйлүүдтэй бас холбогддог. Зарим нэг нь бол одоо тэр үед гаргасан шийдвэрийн үр дүнгийн үздэг. Зарим нэгэн хүнд нь бол тэр үед гаргасан шийдвэрийн алдаа оноо гэдэг энд тэнцэлдэг юм уу юм байна л та. За тийм болохоор энэ нар сар хэртэлтийн энэ үеийг бол онцгой анхааралтай байх ёстой үе гэж хэлж байгаа юм. За өхрийн ордны тухайд бол энэ хэртэлт нар хэртэлт. Нар хэртэлт бол 9 сарын 21-нд болно. Энэ нар хэртэлт нь таны 5 дугаар гэрт болж байгаа юм байна. За 5 дугаар гэр гэхээр бол таны хувьд бол таны өөрийн чинь дуртай хийдэг ажил, дурлаж сонгож хийдэг бүхнийг илэрхийлдэг. Энэ ажил нь хобби байж болно. Үйл ажиллагааны таны одоо дурлаж хийдэг тэр нь таны өөрийн ажил бизнес болоо хувирчихсан тэр зүйл байж болно. Дээрээс нь хайр дурлалын романтик харилцааг илэрхийлдэг. Мөн энд бол таны одоо хоббиг илэрхийлдэг. За дээрээс нь мэдээж бас хүүхэд энэ бүхнийг хэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг бол зүрх сэтгэлдээ хоолоогоор хийсэн сонголт, тэр сонголт. Энэ бүхнээс та одоо урам зориг авдгийг. Энэ бүхнээс энэ дээрээс шийдээ та хөвтөлж байж чаддаг. Энэ бүхнийг харуулдаг. Ийм л гэрийн байгаа. Тэгэхээр хэртэлт нь бол тэгэхээр энэ дээр тэр дээрх одоо хийсэн хайр дурлал, романтик харилцааны айл эсвэл одоо уран бүтээлийн онгод хямар онгод хүсэл зоригоор хийсэн тэр бүхнийхээ үр дүнгийн 9 жилийн өмнө гаргасан тэр шийдвэр тэр одоо чухал шийдвэр байд юм уу тэр сонголтуудыг чи үр дүнгийн үнэлж үзэх үеийг нь л дээ. За тэгээд энэ бүхэн бол таны хүсэж хүлээжсэн тэр зүйлийг чи авч ирсэн үгүй юу гэдгийг яаж бодох хэрэгтэй үе гинэ. За тэгээд магадгүй энэ одоо хань гэр бүлээ сонгох байж болно, ажил мэргэжлийн сонголт байж болно, эсвэл хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой юм асуудал бас байж болно гэсэн байна. За энэ үед бол тэгээд ямар нэгэн зүйлийг одоо дээр дурдсан 5 дугаар гэртэй холбоотой бүх зүйлийг сайжруулах, өөрчлөхөд юм сайн үе. За жишээлбэл бүтээлч үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байх юм бол одоо тэр өөрийнхөө ажил мэргэжлээр хийдэг бүтээдэг тэр бүтээгдэхүүн дээрээ анхаарах, тэгээ чадварыг сайжруулах, үйлчлэгээ явуулдаг бол тэр үйлчлэгээ дээрээ юг нь өөрчлөлтөөр вэ гэх мэтэр. За тэгээд мэдээж өөр хүүхдтэй холбогддог 5 дугаар гэр гэж байгаа учраас өөр хүүхдийн асуудлын нүүд бол хөндөгдөн зарим одоо шинээр ээж болж байгаа бол тэр хүүхдийнхаа цаашдын өсөлт хөгжилт бойжуулалт нь одоо анхаарах гэдэг чинь бол таны хувьд цаашид амьдралын бас нэг шууд шинэ үйл явдал орчиж байгаа шүү дээ. За ерөнхийдөө бол энэ хэртэлт гэдэг бол зарим нэгэн одоо салах ёстой зүйлээс, дуусгах ёстой зүйлээс ингэж салах, дуусгаруулахыг бас харуулдаг. Магадгүй энд одоо жишээлбэл зарим нэгэн хүний тухайд бол зарим нэгэн романтик харилцаач гэдэг юм уу одоо гэр бүлийн харилцаа энэ төрт одоо асуудал үүссэн байгаа бол тэрнийг тусгаарлах. Аль эсвэл зарим нь одоо өөрөө хүүхэд нь том болоод явчихсан бол өөрөө орхиод нисэж байгаа бол тэр одоо хүүхдээсээ тустай амьдарч эхлэх ч гэдэг юм нэг юмрхүү үйл явдал
байж болно шүү дээ. За энэ бол өөр хүүхэд чинь бид яаж амьдарч байгаа бол гэдэг утгаараа бол бас танаас салж байгаа, тусгаарлаж байгаа гэдэг утгаар бас ойлгочих болох юм байна. За магадгүй хүн гэртээ хүмүүждэг хүүхэд байсан бол сургууль цэцэрлэгт орно гэдэг чинь бас л тодорхой нэгэн өөрчлөлт гарч байна гэсэн. За тэгээд энэ үед өөр бас нэгэн чухал анхаарах ёстой зүйл бол сар хэрцэж байгаа шүү дээ 9 сарын 7-нд. Тэгэхээр энд бол сарны өмнөд болон хойд цаглаа буюу раху кетугийн асуудал бас их хүчтэй хөндөгдөж гарч ирж байгаа юм. За раху бол 7 дугаар раху бол загсны ордонд, кету охины ордонд барилж байгаа энэ үеигаа. За тэгэхээр кету бол өмнөд цаглаа гэж үздэг, рахуг бол хойд цаглаа гэж үздэг. За тэгэхээр өмнөд цаглаа болохоор өнгөрсөнтэй, хойд цаглаад бол ирээдүйтэй холбогддог. За тэгэхээр өнгөрсөнтэй холбогддог гэж байгаа болохоор таны хувьд одоо жишээлбэл урт удаан хугацаанд одоо жишээлбэл тийм харилцаа, хувийн харилцаатай романтик гэх юм уу одоо тийм хайртурлын тийм харилцаатай байсан урт талцаад байсан бол тэр харилцаа ямар нэгэн тийм тодорхой статусны төрөйгөө зүгээр хамтран амьдрагчийн төвшөнд дээр байсан бол тэр харилцааг өөрчлөх тодорхойгүй байдгийг нэг тийшээ болгох. За аль эсвэл одоо гэр бүлийн тийм харилцаа байсан ч гэсэн тэнд бас нэг жоохон асуудал үүссэн байгаа бол тэрийг тодорхой болгохоор одоо ярих ч гэдэг юм уу шийдэл төрөх. Цаашдаа яах юм? Алсын одоо төлөвлөгөө тэрийг ярьдаг ч юм уу тиймэрхүү юм байж болно гэж. Магадгүй зарим нэг нь гэр бүлд цуцлах гэдэг чинь бол бас л зарим нэг харилцааг дуусгаж цаашийн амьдралын өөр талхмыг хийж гэнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь ер нь өмнөд занглаа буюу одоо кету гэдэг бол бас карма буюу үйл өөртөө холбогддог. Тэгэхээр энэ бол хайр сэтгэл хань одоо үр хөвгттэй холбоотой зарим нэгэн одоо асуудал кармын асуудал. Гэхдээ карма гэхэл одоо дандаа муу зүйл гэж бодож болохгүй шийтгэл ёстой асуудалд тэр үед гарч ирж байна л гэсэн үг. За сэтгэл санаа хангалуун бус байгаа бол тэрийгэ ярих ч гэдэг юм уу те харилцаа жоохон асуудалтай байгаа бол тэрийгэ шийдэх чин сэтгэлийн яриа өрнүүлэх ийм үе гэж хэлж ин. За ингэж харилцаагаа тодорхой болгож чадах юм бол асуудал илүү ийм тайван амар амгалан их хөнгөрөөд ингээ явчтаа гэсэн иймэрхүү зүйлийг хэлж байна. За энэ хүрээд төхрийн ордны ерөнхий төлөв байдлыг өндөрлөе. Удахгүй бас хэрвээ зав зай гарах юм бол сар хэртэлтийн тухай бас нэг бяцхан мэдээ оруулна. Энд бол голцоо нар хэртэлтийг ярьлаа. Тэгэхээр нар хэртэлт бол таны хувьд 5 дугаар гэрд батлаа 5 дугаар гэрийн бүх асуудлыг шийдэх хөндөхнэ гэдэг ингээд ойлгочих болох нэ. За ингээд дараа уулзъя.